Сайн байцгаана уу? За та бүхэнд сонголтын цэцлийг алдрын спорт орны тэквондо багийн тамирчин хонгор зул хийж үзүүлэхэд бэлэн боллоо. За та бүхэнд B сонголтыг багаар яаж хийх вэ гэдэг зөвлөмжийг өгж байна. За эхлээд таазыг сайхан урагшин чихээд өгөх ёстой. За тэгээд хаана өвдөж байгаа вэ гэхлээр ташааны ясны доод хэсгээр ер нь бол сайн сонгож явах ёстой гэсэн. Энийг хийсний дараагаар уртлын хөвлийг өвдөг шулуун өөрийнхөө өвдөж байгаа хэсгээр өвдөж байгаа бол тэрэн дээр нь бариад олон мэлэг гайгүй болох юм бол хүлээ ахиулаад явуулна гэсэн. Иймэрхүү хоёр зарчмаар B сонголт руу шилжиж болно гэсэн. За B сонголт хийхдээ тааз бол хажуу жишээ А сонголт хийж байгаа юм шиг ирэх ёсгүй. За тэгээд зөв буруу хийж байгаа ялгахын тулд ард төлөө татаж үзэх ёстой гэсэн. За тэгшгэн татагдчих явах юм бол зөв байна гэсэн. За далийн явах юм бол тааз нь иргэд байгааг өөрсдөө мэдэж болох нэ. За ингэснээр за улан мэлүү ахиулна гэх юм бол толгоогоо өвдөг рүүгээ сайхан шахаад өг. За ингэж хийсний дараагаар хойш нь бас болж болно. За иймэрхүү маягаар сайжруулсны үндсэн дээр дараа нь хөлн доороо бас юм хийж болдог байгаа шүү. За А суухтаа шууд А суудаг хүмүүс байдаг. Эсвэл за багаар сайжрах хэрэгтэй хүмүүс байдаг. За тэгээд анхан шатны өвтөд багаар гэрийн нөхцөлд хийхэд юу анхаарах вэ гэхлээр эхлээд 2 үлээ нуусны дараагаар дараа нь за мэлхий суулт гэж хэлсэн байдаг те. За мэлхий суухтаа за яг энэ чигээрээ ташаан дээрээ гараа аваад сууж чадчих бол маш сайн байна. За тэквондод бас таазны сонголтоос нэлээд хэрэг болдог учраас ингэж хийгээд үзэх хэрэгтэй. Үгүй бол урагшаа хөвтөж бас болно. За ингээд удаан хугацааны дараа хийснийхаа дараагаар нэг хөлөө тэнэлгэснээрээ за тааз хойш нь болгоод хөлийн өргөн шүрмсийг бас нэлээд уяатан болох ёстой. За тэгээд за энэ хийж байгаа дасгал бол за таазны уян хатан чанарыг бас булчин бас чангалах дасгал явж байна. За тэгээд энэ нь бол шууд Аа сууж чадахгүй байх юм бол хоошоо бөксөөрөө хоошоо суугаад за эхлэний ээлжинд тохоогоо тулах ёстой гэсэн. За тэгээд баруун тишээгээ явсныхаа дараа за энэ дасгалыг ийм хурдтай бол хийхгүй зүгээр бид нар хийж үзүүлж байгаа шүү. Ер нь бол нэг 5-аас 10 минут барьснараа хөлийн үзүүр хүүтэ өргөснийхаа дараа дараагийн тасал руугаа шилжих юм бол ерөнхийд нь энэ бол үр дүнтэй болж байна гэсэн. За тэгээд сонголт хийсний дараагаар маш зөөлөн удаанаар босч ирсээд сонголт хийсний дараагаар хөлийн савлтууд хийх юм бол тэр өдрийн сонголт ер нь бол тогтож үлднэ гэж ярьдаг. Тэгэхээр тамирчид маань энэхүү зөвлөмжийн дагуу гэртээ бас эцэг эхчүүдийн хараа хяналтанд дор сонголтоо сайжруулъя гэж бодож байгаа бол энэ бичлэгийг үзээд дагаад хийгээрэй.